Хай манайхан шинэ влогта тавтаа морил одоо цаг 2 цаг болж гин шөнийн би сая 260 мянган воныг Балигийн мөнгөн тэмдэгтийг рупия гэдэг гинэ. Тэгээд 2 сая 700 мянган ийм рупия руу солиулчлаа. Яг хэрэглээндээ идэж уух гэд гайгүй таарчих байх гэж бодоод рупия гэд 2 сая 700 мянган рупия 260 мянган вон. Ер нь гайгүй хаа. Тэгээ би нөгөө аяллаа компаниар явж байгаа учраас цаанаасаа бүх ингээд төлөвлөгөөг нь гаргаад өгсөн. Тэгээ буудлын интернет цаанаасаа ингээд даагдсан болохоор зөвхөн би яг өөрийнхөө идэж уух хоол ус ундааны мөнгийг л ингээд аваа явж байгаа. Би нэрээ бас нэг сонирхолтой юм авсан та нарт харуулъя. Аялалд явах гэж байгаа гэд би ийм одоо энийг яг юу гэхин сайн хэлж мэдэхгүй л байна. Явтаж эндээ камера тогтоогоод авч явах зориулттай байхгүй юу? Ингэчээд тэгээ одоо би энэ камера яг энэ урдаа ингээд тогтооно. Тэгээд ингээд явна. Бүгдээрээ туршиж үзье. Ямар амир бариад байна. За би камера тогтоочлаа. Одоо ингээ хоёр гараараа урагшаага хараад за сайн байцгаана уу? Хаалга онгой би гарах гэж байна. За энэ бол ингээд энэ ч нисэх онгоцны бодол. Энэ ихтэй ямар сонирхолтой юм бэ? Бүр үнэхээр сонирхолтой юм байна. Тэгээ ингээ хоол унд идж байгаа ямар нэгэн газрыг ингээд яг гараараа заагаад за энэ цагаан ингээд хаана вэ шүү? За тэр цаалтныг тавилга бай шүү. Бишээ барилга бай шүү. За энэ дээр ингээд та бүхэн сууж болно гэдэг ч юм уу те. Яг иймэрхүү үед гоё яг энэ миний камер тогтоогч над үнэхээр хэрэг болох юм байна. Би зөв сонголт хийжээ. Гэтэ нэг угаасаа би хямдхан авсан л да. Тэмүүгээс 100000 вон бараг хүрээг байхаа. За бүгдээр ингээ орцгоё. Бид нар өглөө 8 цагийн нислэгтээ тэгээд бидрийг яг 5 цагт бэлэн байгаараа гэсэн аялын компаниар явж байгаа болохоор цаанаас нөгөө гайдтай Эма гэдэг хүн ирнэ гэсэн. Тэгээд би нөгөө өөр хотод амьдардаг учраас яг энэ чон дэр ингээд ихт ирсэн байгаа юм аа. Би ингээд мөнгөө тэгээ солонгос бас мөнгөтэйгөө утастайгаа бүх юма энд ингээ орхичоод ингээ яваад өгсөн байвал яг сая гадаа мадаа гарч мараа бичлэг энэ төр хийцэн. За гэхдээ яг солонгос юм чинь гайгүй л дээ. Гэхдээ л энэ чинь солонгос гэж бодож байгаа ч гэсэндээ өөр олон улсын 9 шидийн хүмүүс явж байгаа шүү дээ. За одоо би Wi-Fi худалдаж аваад болоо. Тэгээ бүгдээрээ Балид очиж уулзцаая. Миний хамгийн ихний буусан газар болохоор энэ одоо яг Малайзад ирчлээ. Одоо би энэ Малайзаасаа дамжин ниснэ. Орой 8 цагийн нислэг. Одоо болохоор 3:30 болж байна. Тэгээ хальт ингээ гараад ирсэн Малайз. Сая 20,000 вон Малайз мөнгөөр солиулаад тэгээ 20,000 вон Малайз мөнгөөр 50,000 болж исэн. 50,100 болж исэн. Тэгээд тэрнийхээ 22,000-аар нь KFC авч идсэн. KFC нэлээд амтлагчтай байх болов гэсэн чинь харин ямар ч амтлагч юусоо байгаагүй. Тийм байлаа. Одоо яг энэ Малайзад анзаарч байгаа нэг зүйл нэгэд гэх юм бол хүмүүс нь бүр үнэхээр удаан амар тайван бүр хөдөлгөөн нь бүр яг яст мэлхий шиг ингээд нэг тайван намуухан хөдлөөд идэв. Тийм хүмүүс идэв юм байна. Сая гайлаар гарч ирэхэд шалган дээр хүртэл бүр зөндөө удсан. Одоо талбагчлаа. Одоо би хүлээснийхаа эцэст яг жинхэнэ Бали руугаа явах гэж байна. Сая онгоцсон төгсөн хоол нь энэ байна. Одоо бид нар Бали руу 2 цаг 30 минутаас 3 цагийн орчимд явах 11 өнгөрөөгд очино гэсэн. Одоо болохоор цаг 8:57 болж байгаа байхгүй юу? Тэгэхээр 11 өнгөрөөгд очино. Унтаж амрах гэсэн хэвээр нь 1 цаг болох байхаа гэж бодож. За одоо ингэж бүр яг зорьсон Бали дээр хүрээд ирлээ. Йоо хөвгчлээ ч юм да. Одоо дахиад хилээр гарах бах та. Цаг 12 өнгөрч байна. Цаг одоо 2 болж байна. Дөнгөж сая гарч ирлээ. Тэгээд эндээс 30 гигабайттай 250,000 рупиягийн дугаар авлаа. 250,000 рупия. Тэр дээр ингээд 2 гүрвэл явж байна. Тэр дэш яваал. Morning манайхан өчигдөр шөнө 3 өнгөрж явахад буудалтай ирээд тэгээ усанд ороод зүгээр шууд нам унтсан. Одоо цаг 8:20 болж байна. Бид нэр 9 цагт бэлэн байх хэвээр. Тэгэхээр 9 цагаас өмнө үүдэндээ цуглахаас өмнө газ өглөөнийхөө цаг ой. Тэг өнөөдрөөс аялал эхэлж байгаа. Буруу чигээрээ гараад ирчих. Цаг агаар бол ер нь давгүй байна. Давгүй сайхан байна. Гоё шүү, сайхан шүү. Би манай буудал Балигийн буудал нэг гадаа чим шиг дотор чим шиг нэг тиймэрхүү мэдрэмжийг өгдөг гэх юм уу. Тэгээ ингээ усан бисэнтэй манайх
2 дахь орт хийсэн бохгүй юу? Аль жигүүр байлаа? Тэр цаатлын жигүүр 2 дахь орт. Хамгийн тэнэг нь би үүргэв ч юм уу жижиг цүнх хөрөөсөө авчрахаа мартцсан. Гэртээ орон дээрээ гаргаж тавьчаад хайцсан юм шиг байгаа юм. Тэгээд одоо эндээ юмнуудаа гэж гараа явчихна. Би энийг барьж ирсэн бохгүй юу? Гар цүнх болгож ирсэн. Тэгсэн чинь одоо тэгээ энийг би ингээл барил явахаас чөлөө товцтой ийм сахин цүнхтэй хүн одоо хороо ертөнцид байдаг ч юм уу ч юм би л мэдгүй. Эндээс нам хараад хаа. Баашийн арслахаар яг нөгөө хамгийн алдартай тэгээд хамгийн том арслах гэж байна. Зөв. Тийм баашийн арслч өөрөө тэгээд бас яг нөгөө нэг аялжуулчдаараа дэлхийд бас юм аюу алдартай шүү дээ. Зөв. Бид нар өнөөдөр хамгийн ихний газар Батбан гэдэг юм сүм дээр ирсэн бохгүй юу. Тэгээ ингээд өвдгөө нуух хэрэгтэй гэд бүгдээрээ ийм алчуур зүүд юм байна. Ир юмгүй доогоор ингээд алчуур зүүн. Тэгээ эрэгтэн дээр малгай тавина. Эмэгтэй нь малгай тавихгүй. Малгай гэж алчуур байдаг юм байна. Алчуур тавихгүй. Эрэгтэй нь алчуур тавина. Тэгээ намайг тавих уу гэхээр би тавьсангүй. Тэгээд эрэгтэй нь урдаа ингэж ороодог бол эмэгтэй нь хажуу талдаа ороодог юм байна. Баярсны үеэр янз бүрийн арга хэмжээ урлаг орон сайхны үндэсний бүтээл хийж ингэж Баяр ёслолын үеэр яг эндээ нөгөө үндэсний дууга дуулж бүжгээ бүжиглэж эхэлдэг юм байна. Яг үндэсний тайз гинэ одоо яг энэ миний урд харагдаж байгаа газар нь. Ийм газар байна. Яг өнөөдөр бол Европын зүгийн хүмүүс бол бүр зөндөө их байна. Цоцлолч юм уу эсвэл яг эдгээр өөртөөхөө нөгөө цагаансаар янз бүрийн тиймэрхүү тэмдэглэлт өдрүүдээрээ орж нөгөө хүндэтгэл өргөдөг нэм газар гэсэн. Гар урлал, уран зураг тиймэрхүү юмараа айгүй алдартай. Тэгээд маш өндөр хөгжсөн ийм хэсэг байдаг. Тэгээ одоо энэ хэсгийн гар урлалын хит мэдний энэ бүх юм энэ энтхийн хүмүүс нь өөрсдөө ингэж гараараа ингэж хийсэн. It's about maybe 1,000 times, but I'm still. 1,000 times? Yeah. I think they enjoy the tour. Yeah. За одоо ингээ харах юм бол дэлгүүр, гэр бүхэл газруудын яг гадаа нь яг ийм одоо тахил маягийн зүйлс байдаг. Тэгээ энийг ингээд мэдгүй хүн харах юм бол яг хог шиг харагдаж байгаа. Тэгээд маш болгоомжтой явахгүй бол ингээ хүмүүс ер нь бол мэдгүй болохоор ингээд энэ дээр бол гიშгчж. Одоо яг бодит дүр зураг нь яг энэ ихгүй юу? Яг ингэж тавьдаг гэж байгаа юм. Бүр яг ингээл үүднийхаа яг зам дээр нь бүр ингээ голд нь ингээ тавьчихдаг. За ингээ өнөөдөр 2 дахь газар болохоор бид нар Сармагчингийн ойд ирсэн байгаа байхгүй юу? Сармагчингийн агууд. Тэгээ нэг сармагч нь хаасаагүй явж идэм байна. Яг ингээ нэг торон дотор сармагчингууд байрлаад бид нар үзэх биш зүгээр л сармагчингууд ингээ хаасаагүй явж идэг. Тэгээ энэ дотор орж ирэхдээ нүдний шилгүй байх хэвээр, малгаагүй байх хэвээр гэдэг ч юм уу те. Тэгээ сармагчинтай тааралт юм бол ерөөсөө уурлуулж болохгүй. Маш юм гоё тайван явах хэвээр гэж байгаа. Сармагчингийн ой гэдэг бүр ийм том ой байд юм байна. Бүр аялал жуулчлал нэлээд хөгжсөн газар болохоор гадаадын иргэд ч гэсэн бүр зөндөө байна. Одоо энэ дээр яг нэг бүгдээрээ сармагчин дээр аваарсан л зогсож байна. Яана. Харцгаая. Энэ байна. Ингээд сууж идэг. Энэ ой дотор гэхдээ бас нэг давааштай тал нь улаан бөхстэй сармагчин байхгүй гэсэн. Бүгдээрээ зүгээр энгийн бөхстэй юм шиг байлээ. Сармагчингууд нь ингээд хүний зам дээр суугаад иж идэм байна.
Гэл бүр 50. Энд юу ч оролдоод байгаа юм те. Нэг чихмэл тоглоом байрсан тэрийгээр тоглоод тах шүү. Одоо нэг дараа. Эндээс бас ингээд сүргээрээ ирж гин. Одоо яг бидний орж байгаа нь болохоор ариун усны сүм гинэ. Тэгээд энэ төр ингээд амьдралаа шинээр эхлэхийг хүсэж байгаа, хайр дурлалтай очихыг хүсэж байгаа. За над шиг мөнгө төгрөгтэй болохыг хүсэж байгаа. Хүн болгон эндээс амьдралаа шинээр эхэлж болно. 14-р зууны үеэс одоо хүртэл байгаа бурхан болоочтойг оршуулахаас өмнө энд одоо ирж зан үйл мөргөл үлддэг юм байна л да. Тэгээ яг нэр нь болохоор өвхөксдөд зориулсан сүм гэдэг ийм том сүм тэр чигтээ. Одоо яг энэ сармагчны ой дотор энэ сүм нь байгаагийн шалтгаан нь энэ сармагчингууд энэ сүмээ хамгаалж авч үлддэг гэдэг утгаар нь эдгээр байгаа юм байна л да. За одоо болохоор яг брэнд зах дээр нь ороод ирсэн байна. Энэ одоо жишээлбэл ингээд үнсний сав юм шиг бах юм. Арай үгүй болов. Нэг ийм юм байна. Тэгээ дандаа ийм нэг хэлхээсэн сүнхнүүдтэй. Бидний нөгөө багтаа захыг нь ерөн сонирхоод харах юм бол нэг иймэрхүү байдалтай. Тэгээ эдгээр бол бүгдээрээ гар урлал яаж ч чадсан. Ингээд нэм тасалгаатай жижигхэн лангуунууд байдаг юм байна. Би тэр бугуучнуудыг сонирхмаар байгаа байхгүй юу? Яг тэр цаана байгаа бугуучнуудыг ерэн сонирхмаар байгаа байхгүй юу? Уг нь захтанд гоё үзүүлэлт сонирхолтой юм их байгаа ч гэсэндээ бичлэг хийх ямар ч боломжгүй байгаад байна өө. Тийм байна. За бид нар өнөөдөр анхудаага яг гадуур хооллох гэж байна. Индонези яг нэрийн брендийн хоолыг идэх гээд ресторан ийм гоё. Яг байгаль дотроо байд юм байна. Тэр доор нэг хүн загсаар тоглож байна. Амар гоё. Манай аялал бүр үнэхээр гоё болж байна. Эхний өдөр хүртэл бүр ингээд өчигдөр бид нар нэлээд урт нислэгтэй тэгээд өглөө ирж боссон ч гэсэн ерөөсөө ядрахгүй. Тэгээ хажууд нь манад нөгөө гайд байгаа болохоор биднэрт ямар ч асуудал бас байхгүй. Манай гайд бүр насаар надаас дүү заяа. Тэгээ гадны оронд амьдардаг. Тэгээ бас өөр орноос биднэрт гайд хийх гээд бүр энд ирсэн. Англи хэлэндээ бүр үнэхээр сайн. Амар гоё байна. Бали үнэхээр гоё орон юм байна. Цаанаас нэг тийм мэдрэмж нь айгүй гоё гэх юм уу. За бид нар яг хоолоо идчихээ дараагийнхаа газар хүрээд ирсэн. Энэ уртлын уул болохоор Балигийн цагаан будааны хамгийн том талбай гинэ. Тэгээ одоо ингээ харах юм бол аялагч нар нэлээ их тэнд хүн савлуураар савлж гин. Энд дээр ингээ савлуураар савлах, за тэгээ зураг авахулах гэд бүгдээрээ ер нь тусдаа иймэрхүү үнэтэй байдаг юм байна. Одоо энэ 200,000 к рупия гэдэг нь болохоор Солонгос мөнгөөр нэг 20-с 23,000 вон гэсэн үг. Энэ 400 к рупия нь болохоор Солонгос мөнгөөр нэг 40-с 43,000 рупия болно гэд. За тэгээ тэр доор ингээд харж ах юм бол зүрхтэй сандал, за тэгээ тэр савлуур гэдэг ийм гой гой зүйл зөндөө байд юм байна. Яхарахгүй аялал, зуучлал бүр нэлээд хөгжиж. Гэтэ энэ яг Балигийн одоо улсынхаа одоо аялал жуулчлалын 5%-ийг л аварч гардаг гинэ. Төсвийнхаа, улсын төсвийнхаа. Ямар гоё юм бэ? Ингээл бүр тэр чигтэй. Тэгэл тэр доошогоо тий. Тийм байна. Энд дээр бас зүгээр аялагч нарт зориулсан сандал юм байна. Гой гарч байна уу? Энэ заммаа бас гоё байна гоё. Яа харахгүй гоё. Яг үлгэрээ юм шиг. Одоо бүр тэр дээр хүртэл зөндөө олон хүмүүс байгаа байхгүй юу? Балид бас нэг сонирхолтой зүйл нь одоо манайхан бол яг гэр дотроо гэрийнхээ хойморт бурхнаа залдаг бол Балид гэрийнхээ үүдэнд за тэгээ хашаандаа яг байрныхаа үүдэнд дэлгүүрнийхээ үүдэнд ингэж яг бурхнаа одоо дахил шүтэнэ залдаг юм билээ. Яг гэрлүүгээ ажил руугаа албан байгууллага руугаа ямар ч муу мухай зүйлийг оруулахгүй гэсэн үүднээс ингэж үүдэндээ байрлуулдаг гэсэн. Эхний өдрийн маань төлөвлөгөөт аяллууд дууссан. Тэгээ цаанаас нь аяллаа компаниар явж байгаа, гайдтай явж байгаа болохоор ер нь юмд санаа зовхгүй өөрийгөө бэлдээд явхад л
Амар байна, гоё байна. Тэгээд өнөөдрийн маань влогийг үзсэнд баярлалаа. Энэ бол гэхдээ эхний өдрийн влог шүү. Би явтлаа ер нь 3-4 өдрөөр нь тасалж гоё влог оруулъя гэж бодож байгаа. Тэгээд би нөө Солонгосоос аялын компаниар ирсэн. Хэрвээ та нар бас сонирхож байгаа юм бол би доор за Facebook хуудсыг нь тэгээд утасны дугаартаа нь оруулчихъя. Тэгээд гоё холбоо бариад аяллаар яваарай. Тэгээд одоо би буудлынхаа гадаа байна. Манай буудлыг гадна чимшиг, дотн чимшиг иймэрхүү төр төрхтэй байдаг байхгүй юу? Тэгээ аялын компанитай холбоо барих хүсэх юм бол гоё холбоо бариад утасныхаа дугаараар нь эсвэл Facebook-ээр нь холбогдоод үзээрэй. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Баяр таа.